Сайн бацгаана найзуудаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ука Төмөр гэдэг. Өнөөдрөөс эхлээд та бүхэнтэйгээ видео бичлэгээр харьцах болсондоо би маш их баяртай байна. Өнөөдрийн ярих сэдэв бол өглөө эрт босхын гайхамшиг. Өглөө эрт босвол нэгийг дуулна гэдэг Монгол ардын үг байдаг. Энэ маш өмнө үг болохыг би өөрийн бие дээр одоо мэдэрч үзээд байна. Би өглөө эрт босдог болсноос хойш одоо нэг сар болчоод энэ өөрийнхөө зуршил болгоод авчлаа. Тэгээд өмнө би 7 цагт босоод хүүгээ санд минь сэрээгээл хүдтэйгээ бараг зэрэг шахуу босдог байсан л та. Тэгээд хүүхдээ бараг чирээл юун цай уман дуух манта бараг нүур гараа угааж ийн үгүй юу өсрээ гараа явдаг байсан бол одоо би 5:30-д сэрдэг болоод түүнийхээ ач тусыг амсаад айгу баяртай байна. Тийм учраас та бүхэнтэйгээ энэ бас сайхан туршлага хуваалцъя гэдэг үднээс энэ бичлэгийг хийж байна. Өглөө эрт боснороо би ганцаардл цагийг авч чадаж байна. Бясалгал хийх боломж гарч ирж байна. Өглөөнийхөө цайг маш тайван ууж байна. Мөн өглөөний мандах нарыг харж байна. Та бүхэнтэйгээ энэ ярих боломжийг хүртэл олж байгаадаа би маш их баяртай байна. Тэгээд өглөө эрт босох энэ зуршил нь амжилтанд хүргэх олон зуршлуудын нэг байдаг учраас өглөө эрт босч сурах нь маш үр дүнтэй, өдрийг тайван сайхан эхлүүлэх тийм боломжтой байдаг. Мөн өдөрт хийх бүх төр төлөвлөгөөгөө бичих хүртэл тэр цагийг өгч байдаг учраас өглөө эрт бос сурах нь маш дагуу талтай юм аа. Тийм учраас зүгээр шууд цагийн өмнө 2 цагийн өмнө босдог цагаас босч сурахад тийм амар байхгүй мэдээж. Тийм болохоор зөвхөн өглөө энгийн босдог цагаас 5 юм уу 10 минутын өмнө өглөө болгон босоод байвал тэр чинь аяанда зуршил болгоно. Зуршил болгох нь ихэвчлэн 21 хоногийн дотор буюу 21 хоног буюу түүнээс дээш хугацаанд ямар нэгэн юмыг дахин давтан хийх юм бол тэр давтаж хийсэн юм чинь чиний зуршил болдог гэдэг. Тийм учраас аль болохоор ядаж сар өглөө өөрийнхөө босдог цагаас жижигэн 5 минут, 10 минут, 15 минут гэж жижигээр өглөө эрт болгоод авах юм бол тэр чинь аяанда чиний задал зуршил болно гэдгийг би хэлэх гэсэн юм аа. Тэгээд ч орой ямар нэгэн ажил үйлдэлийг хийж байснаас өглөө эрт хийсэн хүний тархич гэсэн сэргэг байна гэдэгтээ та бүгд санаж нэг байгаа гэдэгт би итгэж байна. За тэгээд та бүгдийн энэ өдөрт амжилт хүсье. Тэгээд дараагийн видео бичлэг хүртэл баяртай. За